За байцгаана та бүхэн Mami Keyboard мэдэрч байна. За энэ удаагийн бичлэгээр өөрийнхөө гарын шинодыг та бүхэн танилцуулах болно. За тэгэхээр бичлэгээ эхэлцгээе. За тэгэхээр хамгийн ихний шоу болонготойг за миний яг саяхан авсан болонготой Walk 2 LM гэдэг бол арай суус харамцтай. За 2 сартай шоу байгаа. Энэ болонготой ингийн 2 дахь шоудаас бол нэг бэлтрээр ялав. Том яа гэдэг сүүлийн үеийн шоунд харьцангуй жижиг болсноос миний гарыг дайлуулах жоохон том учраас гэж төвхтэйсэн. Тэгээд томоотой Walk 2 гэвэл яг миний бол хатан хийсэн нөхөртэй. Тэгээд одооноос л бол Walk 2 LM-ийг болгоомтой яг тэмцээн орныг ашиглахаар болсон байгаа. За тэгээд дараагийн шоу болонготой яг одоо за гарын болонготой шоулгаа мэдээж яг Walk 3 AM байна 2019 он загвар. За бас сайхан шинээр гişний Walk 3 авсан. За Walk 3 болгоод түрүүмээс хийжлээсэн да 2016 оноос хойш бол яг тэмцээнүүд төрөйд байнга ашиглаж байгаа. Тэгээд одоо G brand-ээс одоо Fashion Walk 3 Elite шоуд бол яг энэ онд гарын сүмбэр одоо бол яам нэг байдлаар сурч юм болоод сонсдог байна. Тэгээд тэр гашиг бол Walk 3 AM-ийг одоо барих төлөвтэй байна. За тэгээд дээрэс нь л готыг бол ганцхан шиг Walk 3 AM байдгүй нийт бол баг 4-5 шиг байдаг. Энэ ч болонгот яг за ашигласан гэх юм бол энэ чинь Walk 3 Power AM байна. За Walk 3 Power AM болонгот яг хамгийн анхны болохоор 6-аас доош секундын хэвлэл 544. За улсын аварга бол энэ шоугаар авсан байгаа. Тэгээд энэ шоуд бол маш их дуртай. Гэтэл бол Walk Power-ийн тухайд юм бол Walk 3 AM-с харьцангуй жоохон хүнд байгаад байдаг. Тэр болонгот нэг гарын хэвлэл багцаа хөнжүүлчихс би болохоор яг сүүлийн үед яг бичлэн болгоод яг зөвхөн Walk 3 AM гэдэл барьж байгаа. За тэгээд энэ шоулонгуудаа бас яг миний хамгийн анхны сүүлийн лонгуудаа Улаанбаатар Spring 2019-ээр ашигласан Walk 3 AM байна. Энийг болонгуудаа яг өөрийнхөө гараар болонгуудаа яг соромжид хийсэн. Тухайд лонгуудаа яг 5 сар үед яг Walk 3 AM-ийг үйлдвэрээс харамсаа зэрэг гарааг байсан. За дэнүүр болонгуудаа яг хамгийн анхны одоо улсын рекордлох 480 секундын хэвлэл тэгэж мөн улсын рекорд хийсэн байгаа. За энэ ч болохоор яг дараагийн болонгууд нэг гад ашигладаг Walk 3 AM байна. За тэгээд болонгуудыг саяхны хүртэл барьж ирсэн болохоор бас яг Walk 3 AM байгаа. Гэтэл болонгуудаа логон багц харилцсан, багц хуучсан байгаа. За 3-3 дахь шоунд гэх юм уу тухайд гэх юм бол би их нь бол ихэн төвчлэн яг Walk 3 шоу барьдаг. За 4 дахь шоу гэх юм бол Walk 4 AM байна. Гэтэл болонгуудаа соронзны хүч нь болонгуудаа хүчтэй Strong Magnet загвар байгаа. За энэ шоунд тухайд гэх юм бол яг аваад нэг ашиглаг бас байж байгаа. Тэр бол дараагийн тэмцээнээр байна та. Тэгээд ашиглах баха. Тэрнээс өмнө тэнийг энэ шоуг авах хүртэл болонгуудаа Wuchi Mini AM-ээр авдаг байсан. Тэгээд Wuchi Mini AM-ээр аваад Walk 4 авсан гэдэг. За ингэ шоугоос авсан байгаа. Та бүхэн бас энэ дөрөвдөө шоуд туршаа үзээрэй. За мэдээж тагаас татвар шоу болонгуудаа мөн л адилхан G brand Walk 5 AM байгаа. Сайхан болоо бас шинийг авсан. Walk 5 болонгуудаа хуушин ушван загварыг бодох юм бол хамаагүй илүү хөнгөн бөгөөд хурдан дээс нь гот илүү гацлалтаас сэргийлэх хамаагүй технологи хамаагүй сайн болсон. Энэ болонгуудаа ушвангийн эсвэл болонгуудаа үе хооронд хэвлэлнээ гацдаг юм бол асуудал байхгүй болсон байгаа. За дээрэс нь болонгууд мэдээж дэлхийн номер 1 тав таашаа байгаа. За 6 дахь шоунд тухайд гэх юм бол Shadow AM байгаа. Энэ Shadow AM болонгуудаа хацсан шиг огцолоо үед бол одоо хэрэгжилж байгаа. Дээрээс нь миний YouTube-ийн болохоор баг хамгийн анхны бичдэг болохоор бас яг энэ Shadow AM юм болохоор танилцуулга байсан. Та бүхэн бас үзээ сонирхож үзээрэй. За 7 болонгууд X-Men Spark AM байгаа. Spark AM бол мэдээж мөн л адилхан дэлхийд номер 1 дээс нь одоо яг нүднийх нь хоорондын болонгуудаа гацлаас бас байхгүй болсон байгаа. Өмнөх Wuchi Mini бол тэгээд их миний бол бас яг ихэнх шоунд дандаа бол Chi-гээс байдаг. Нэгээс бас Chi шоу болонгуудаа ер нь дэлхийд номер 1 гэдэг юм дөө. За Escape юм бол Wing байна. Wing-ийг баг аваад нэлээд удаж байгаа. Гэтэл бол баг ашиглаж байгаа ашиглаагүй. Тэгэхээр
баг 2-3 жил Escape дээр явна байдлаар суралцаагүй. За Megamix-ын тухайд гэх юм бол Galaxy V2 LM буюу 9-аас том хэмжээтэй сонголоо зөвнө. За Square дээр болгоомтой надад яг цайны 2 Square байгаа. За энэ болгоомт өмнө G Square анх 2016 онд л гарч ирсэн байх цагаар нь байдаг. Энэ болгоомт хамаагүй л хөнгөн хурдан. За сайхны хүртэл болгоомтой X-Men-ийг бас идэл барьдаг. Бас энэ болгоомт би өөрөө гараараа соронж ирсэн байгаа. Бүгд соронзон сонирхолтой. Идэл бүтэн соронзтойгоо нэлээд олон соронз авсан. Тэгээд соромжлох бодлого бол нэг бааз зэрэг хүчтэй болсон юм сан. Гэхдээ болгоомт скринээр болгоомт слайс мөв хийдэг болохоор хамаагүй илүү зүгээр санагддаг соромжтой скрин. За скринээр бодлыг юм байна. За Piraxlon гот X-Men Bell байна. X-Men Bell Huandan гэмиг гэдэг. Ингэж хэсэг бодлыг Pirax гэдэг болохоор яг эсвэл шаардлага байгаагүй. За тэгээд энэ ч болгоомт харж та бүхэн харж байгаа баруун талд байгааг тоснуудад та бүхэн танилцуулъя. Энд дээр нэлээд олон төрлийн тоснууд байгаа. Зарим тосныг бол баруун нэг ашиглаагүй гэдэг одоо хүртэл болж байгаа. За cubicle болохоор одоо энэ чи weight 1 weight 5 байна. Weight 5 weight 1-ийг бараг дуусч байгаа шахруулсан юм шиг байна. За энэ ч болохоор cubicle silicone lubricants 3 байна. Weight 3 байгаа. Бол бүх төрлийн энэ бас нийтэн болон шон тохирдог. За мөн cubicle-ийн болохоор speedy гэдэг бол хамгийн хурдан тоснуудны силикон тосн байдаг. Энийг болгоомод бас ашигладаг. Эвдэрч маягийн том шонууд дээр 4-өөс 7 шонууд ашигладаг байгаа. За энэ ч болохоор яг жижиг савтай тоснууд харагдаж байна. За энэ ч болгоомод ганг стандарт л юу байна. Ганг стандарт бас аягүй сайн тос. Тэгээ ганг томслонгуудыг ганг стандарт ажиллаж явал ингэдэг яг тохирдог. За болгоомод мөн ганг болгоомод magic cube байна. 10 мм-тэй. За мөн cubicle-ийн болохоор Cubicle Labs-ийн DN37 бас байгаа. Баг зэрэг DN37 болгоомод би бас мөн Megamix бол яг дүүх тавтаашин дээр ашигладаг. Одоо ингэ баг дуусчих шүү байна да. Гэтэ бас энэ болгоомодын харьцангуй үнэтэй үжис бол нэг авдггүй. Яг нэг атсан модуль мэдээж нэлээд хугацаанд ашиглагддаг байгаа. За энэ бол гоотыг нэрийн сайн мэдэхгүй байна. Яг бас хиттийн бас хиттэй авахтал авчихсан баха. Бүгд тийх нөөс энэ нэлээд өтгөн weight бараг 4 шиг. За тийм модернс лангуудад G brand-ийн MLB болонгуудад сүүлийн жил бол тасралтыг ашиглаж байгаа. Шингэн силикон тос. Тэгээ сүүлд болонгуудад бас гарсан G-ийн болохоор 2 загвар юм байна. M1 болон M2 гэдэг нь сүүн болон силикон нутгаас энэ л хамаагүй. Энэ бол сүүлийн үед маш таалагдж байгаа. Тэгэхээр өтгөн болохоор яг шог илүү доктортой эргэлттэй болдог. Тэр надад маш таалагддаг. За энэ ч бол хойно болохоор яг бас яг cubicle-ийн силикон lubricant бас байна. Weight 1, weight 5, харин weight 1 бол дэрэс нэг ашиглагддаг баг одоо хүртэл баг шинээр шахуу байгаа. Тэгээ бас ашигланаа залхуурахгүй болоо. За тэгээ хойно болгоомтой миний яг шприцтэй болгоомтой өөрийн найруулж хийсэн тос байгаа. Энийг болгоомтой баг 2 жилийн баг хийсэн баг. Тэгээд л яг юм маш бага хэмжээтэй. Энийг болгоомтой нилээд юм уу холжээж гэдэл гаргаж авсан. Маш өтгөн тос байдаг. Тэгээ энийг хийсэн модуль баг нилээд олон тогтцоо хадгалан дээрээс нь болгоомтой өөр тоснуудыг шингэлээд ашиглах боломжтой давдлаа. Одоо л надад яг ганц найруулж тосноос болоо яг ганцхан үлдсэн байгаа юм байна. За тэгээ бишний болгоомод сүүлсэл та бүхэнд болгоомод танилцуулах яг энэ доорн ашиглаж байгаа дэвсгэр болгоомод яг 2 жилийн өмнө жилийн болгоомод 2018 оны 1 сар зохион байгуулагдсан Eurovision-ы улсын авах шалгуулах албан ёсны тэмцээн, албан бус тэмцээн бас. Яг тэр тухайн болгоомод дэлгэд ирж амжаагүй. Тэгээд болгоомод гэхдээ ямар ч бид нар болгоо тэмцээний зохион байгуулсан байдаг. За тэгээ нэг болгоомод цөөн тоогоор гэдэг бол яг ядагч болон зохион байгуулалт хүмүүст бол хэлж авч байсан. Тэгээ энэ ч бол маань дэлгүүрийн хуучин лого байна мигээд. За тэгээд шоны юутай background дээр хойдс дээр нь болонгууд яг яг он сар байна. 2018 оны 1 сарын 27 яг тэмцээн болсон өдөр гэсэн. За тэгээд дээрээс л гонгууд миний гар үсэг, за мөн Эрдэнэ манд тахын маань бас гар үсэг гэж бол байна.
За тэгэхээр бичлэг үзсэн та бүхэнд баярлалаа. Бичлэг таалцсан гэдэгт итгэлтэй та бүхэн бас миний YouTube сувгийг subscribe хийж дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.